Одоо та бүхэнд би Ганабел институтээс эрхлэн гаргадаг оюуны бүтээлүүдийн нэг болох хийх ажлын жагсаалтын дэвтрийг танилцуулж байна. Тэр хийх ажлын жагсаалтын дэвтрийг хэрхэн ашиглах вэ? Ашиглах заавар нь бол маш энгийн. Та хийх ажлын жагсаалтын дэвтрийг хөтлөхийн өмнө өөрийн гэсэн зорилготой байх ёстой. Урт хугацааны олон жилийн зорилгоо тодорхойлж гаргасан байх нь хамгийн чухал. Хийх ажлын жагсаалтын дэвтрийг хүмүүс бодохдоо зүгээр л нөгөө хийх ажлуудаа жагсаагаад бичээд өөртөө нөгөө мартахгүй байдлаар тэмдэглэх юм дэвтэр юм байна. Тэмдэглэлийн дэвтэр юм байна гэж ойлгодог. Гэтэл энэ дэвтэр маань өөрийнхөө хийж бүтээсэн зүйлүүдийн үр дүнгийн одоо хянах хамгийн том ач холбогдолтой дэвтэр байгаа. Магадгүй тийм ээ олон жилийнхаа одоо зорилгот хүрэхийн тулд өөртөө энэ жилийн одоо 2017 оны гэдэг юм уу 16 оны ч гэдэг юм уу тийм ээ зорилгоо хийх ажлынхаа жагсаалтын дэвтэр дээр буулгах хэрэгтэй. Энэ маань мэдээж олон жилийн маань зорилготой уялдах хэрэгтэй. За түүний дараа бол нөгөө олон жилийнхаа зорилгыг саруудтай хувааж гаргаж ирнэ. Саруудтай хувааж гаргасны дараагаар өдөр тутам үүндээ би хүрэхийн тулд одоо юу хийж бүтээх вэ гэдэг байдлаар бичих байгаа. За тэгээ хамгийн гол зүйлүүд маань тийм ээ хийх ажлуудаа одоо эренбээр нь хувааж сурах, эренбэлд сурах шаардлагатай байдаг. Ажил гэдэг бол хамгийн чухал ажил буюу таны нөгөө олон жилийн маань зорилготой уялдсан тэр ажлуудыг ажил гэж нэрлэдэг. За B ажил бол чухал ажил. Магадгүй энэ чухал ажлуудад яаралтай ажлууд орохыг үүсэхгүй. За C ажил бол чухал биш ажлууд байгаа. Тэгэхээр яг энэ гурван тэмдэглэгийг ашиглахаас гадна бас зарим хүмүүстэй өөртөө одоо хялбар ойлгомжтой байх үүднээс зарим энэ дээр нэмэлт тэмдэглэгнүүдийг оруулдаг байгаа. За өглөө хийх ажлынхаа жагсаалтуудыг мэдээж бичиж гарах нь ойлгомжтой. Бичсний дараагаар оройдоо ч юм уу дүгндэг нэмэх болгодог гэсэн үг тийм ээ. Нөгөө хийх ажлуудаа дүгндэг байгаа. За зарим амжаагүй ажлуудыг маргааштай шилжүүлдэг ч юм уу. За шаардлагатай бол одоо тэдгээр ажлууд зарим ажлууд цуцлагддаг. Жишээлбэл одоо нэг уулзалт товолцсон байтал нөгөө уулзах хүн маань уулзах боломжгүй болчих юм бол тийм ээ нөгөө уулзалтаа цуцлах байдлаар бас тэмдэглэж болно. За хамгийн гол зүйл бол хийх ажлын жагсаалтын хамгийн гол ач холбогдол бол эргээд үр дүнгийн үнэлэх, үр дүнгийн хянах байгаа. За өдөр тутам хийж байгаа ажлууд маань биелж гинүү. Энэ маань нөгөө тийм ээ сарын маань төлөвлөгөөтэй хэр уйлдаж явж байна. Сарын төлөвлөгөөн дээр биелж гинүү. Эргээд энэ сар дээр ч гэсэндээ хяналт тавьдаг байгаа. Та бүхэн энэ дээр ажиллаж байгаа бол сарын төлөвлөгөөн дээр одоо зөвлөсөн тийм ээ нэмэх тэмдэг тавьсан энэ байгаа байдлууд байгаа. За үүнийгээ эргээд жилийн маань төлөвлөгөө хэр биелж байна вэ? Жилдээ нөгөө бичсэн төлөвлөгөөнүүд маань хэр биелэгдэж байна. За энэ миний дэвтрийн хувьд бол сүүлийн одоо сарын сүүлийн 6 сараас хойш тэмдэглэж байгаа дэвтэр учраас эхний саруудынх нь тэмдэглэгдээгүй байгааг анзаарч байгаа. За тэгээд ирэхлээр зэрэг нөгөө хийх ажлын жагсаалт маань хамгийн гол нь миний олон жилийн зорилго, хүсэл мөрөөдлийн маань биелүүлэхэд туслах нэг хэрэгсэл юм байна гэдгийг ойлгочих юм бол хийх ажлын жагсаалт маш том одоо утга учиртай, маш том ач холбогдолтой юм дэвтэр юм байна гэдгийг ойлгоод өдөр болгон ухамсартайгаар хийх юм сэтэл төрүүлэх юм байна. За хийх ажлын жагсаалтын дэвтрийн бас нэг том давуу тал бол заавал одоо тийм ээ он эхлэхээр хийн гэдэг ч юм уу сар эхлэхээр хийнч гэдэг юм уу ийм ойлголт бол байхгүй. Хизээ та тэр дэвтрийг ашиглахыг хүсэж байна. Хизээнээс эхлэхийг хүсэж байна тийм ээ. Тэр даруйдаал хийх ажлынхаа жагсаалтын дэвтрийг ашиглах одоо боломжтой. Жишээлбэл одоо энэ дэвтэр дээр ихэд тийм ээ 7 сараас эхлээд миний энэ дэвтэр явсан байх жишээтэй. Магадгүй биний сүүлийн 11 12 сарын одоо тэмдэглэл бол энэ дээр багтаагүй учраас би дахиад сүүлийн 2 сар дээр дахиад өөр дэвтэр нэгээд ихсэн байх жишээтэй. За хийх ажлын жагсаалтын дэвтрийн маань бас нэг онцлог болвол тийм ээ одоо 2000 зарим ихэнх дэвтрүүд дээр 2017, 2016 он ч гэдэг юм уу яг тухайн он сарыг энэ дээр шигтгэхэд өгсөн байдаг учраас 2016 оны дэвтрийг 2017 онд ашиглахаар их эвгүй те одоо он сар зөрдөг ч юм уу ингээм одоо асуудалтай тулгардаг бол яг энэ хийх ажлын жагсаалтын дэвтрийн хувьд бол хизээч одоо хийсэн болохоор тийм ээ 2017 онд 2018 онд ашигласан ч гэсэн энэ дэвтэр бол он сар өдрийг нь яг таг зааж өгөөгүй учраас тэрүүгээр их онцлог боломжтой байгаамаа. За ингээд та бүхэн хийх ажлынхаа жагсаалтын дэвтрийг өдөр болгон хийж төлөвлөгөөтэй, эрч хүчтэй одоо аз жаргалтай эргээд харахад харамсах зүйлгүйгээр амьдралаа төлөвлөж амьдраасай гэж хүсэж байна.